Суугтаа дутамаар л хэрвээ та суугт маань анх удаа үзэж байгаа бол дасгал хөдөлгөөн болон одоо номын видеоны тухай хуваалцдаг ийм видеога би өөр болохоор Кушан би Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөлийн одоо гэрчлэгээ хийсэн тийм дасгалжуулагч одоо мэрэгчлээ тийм хүн байж байна. Тэр өөрийнхөө сувг болон өөрийн medium.com дах одоо блогороо дамжуулаад дасгал хөдөлгөөнийг олон нийтэд одоо шинжлэх ухааны үндэстэйгээр сурталчилахыг хүсэж эрмэлзэж бичдэг байгаа. Тэгээд хэрвээ та subscribe хийгээг бол мэдээж subscribe тавьчих дараарай. Тэгэхээр бэлтгэлийн үеэр бид нэр сонголтыг янз бүрээр хийж байдаг. Бэлтгэлийн өмнө дундуур одоо эсвэл эхэндээ янз бүрээр хийж байдаг нь болохоор тухайн тэр бэлтгэлийн үр дүнд бол шууд нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл буруу сонголтыг буруу үед нэх юм бол бэлтгэлийг одоо өрн таран хийх эсвэл ямар нэгэн гэмтэл бэртлийг одоо бий болгож яадаг байна. Тэгэхээр бэлтгэлийн үеийн сонголтыг болохоор тогтвортой хөдөлгөөнтэй харуулах гэж гурван ангилдаг. Бид англиар болохоор static, dynamic, ballistic гэж нэрлэдэг. За тогтвортой сонголтыг хамгийн ихнийх нь тийм ээ. Уян хатан одоо байдлыг одоо нэлээд сайжруулдаг. Тэгээд хамгийн их түгээмэл үед одоо хийгддэг тийм сонголтуудын нэг байгаа. Тэгэхээр энэ нэг болохоор бид нэр бэлтгэлийн өмнө болон дараа нь хийнэ. Харин бэлтгэлийн дундуур бол хийдэггүй. За энэ сонголтыг хийснээр бэртлээс урьдчилан сэргийлдэг ба одоо хит өвдөөхгүйгээр сонгох нь зүг байдаг. Доктортой буюу хөдөлгөөнгүй энэ сонголтыг болохоор дотор нь идэвхтэй болон идэвхгүй гэж бас ангилж үздэг. Дасгалжигч ямар нэгэн зүйл эсвэл хүний тусламжтайгаар тухайн тэр хөшүүргийг хийж явах юм бол энэ бол идэвхтэй сонголт гэж байдаг. Ингэснээр тухайн тэр сонголтын даацыг бол сайжруулж байдаг. Харин хин нэгэн хүн эсвэл төхөөрөмжгүй өөрийнхөө биеэр тухайн тэр таталцалтайгаа ойрхон таталтынхаа эсрэг тишээ гэх юм уу те сунгаж хийх юм бол энэ бол идэвхгүй сонголт болж хөдөлгөө. Хөдөлгөөнгүй сонголтыг 15-аас 60 секунд хүртэл хийж болдог. Яагаад 15 гэж байгаа вэ? Энээс доошоо их юм бол тухайн тэр эд маань сунаж өгч амжидгүй байгаа. Харин 30-аас дээш хийж байгаа тохиолдол болохоор энэ нь тухайн тэр одоо хүнд илүү тийм тухгүй мэдрэмжийг авчирж өгдөг байна. Цаашлаа ярих юм бол хөдөлгөөнтэй сонголтыг авч үзье. Хөдөлгөөнгүй сонголтыг бид нэр тухайн тэр дасгал болон эсвэл тухайн тэр спортын төрөлд оролцож байгаа хөдөлгөөнүүдийн элементийг давтан сонгох маягаар хийдэг тийм одоо сонголт байдаг. Нэлээд их тийм уйнуудын хөдөлгөөт тийм ээ сонгодог ийм одоо сонголт байдаг манай муур миний хөлөнд орчид хөлнөөс бариад. За ингэснээр тухайн спортод оролцох эдүүдийн уян хатан байдуудыг одоо халааж өгч байдаг, сайжруулж байдаг тийм ээ. Тухайлбал богино зайн гүйлтийн тамирчин том алхаж одоо сунгах нь бол тухайн арцгийн хэсгийг сунгаж халааж өгч байдаг. Иймээс бэлтгэлийн өмнө болон дунд үед нь хийдэг. Харин төгсгөлд нь хийдэггүй. За гурав дахь нь бол харвах сонголтыг нэрлэж болж байна. Энийг болохоор ойлттой хөдөлгөөн бүхий сонголт ихэвчлэн одоо тэр тамирчид бэлтгэлийнхаа өмнө болон дундуур хийж байдаг. За тухайн тэр бэлтгэлийнхаа ямар нэг элементийг хийх ч юм уу тийм ээ тим маягийн одоо сонголтыг хэлдэг. Одоо зааланд зүгээр жимд ч юм уу бид энийг бол хийх нь одоо түгээмэл биш байдаг. За энийг бол мэдээж бэлтгэлийнхаа дараа бол хийхгүй байна. Тэгэхээр та бүхэн гайхаж магадгүй аль сонголтыг нь яагаад дундуур нь хийхгүй дараа нь хийгээд байгаа гэхээр энэ болохоор бидний тухайн тэр эдийн уян байдал болон хатуу байдалтай холбоотой байдаг. Уян байдлыг бид нэр elasticity, tissue elasticity гэдэг хатуу байдлыг болохоор tissue plasticity гэж нэрлэдэг. Өгөгдсөн хүчийг болсны дараа өөрийн хэвийн хэмжээ хэлбэртээ эргэн орж байгааг нь болохоор эдийн уян байдал гэж нэрлэдэг. Хөдөлгөөнтэй харвах гэсэн хоёр сонголт дээр бол үүний жишээ нийлэрж ирдэг. Эдгээр сонголтууд нь одоо хийх гэж байгаа тэр дасгал хөдөлгөөнд оролцох гэж байгаа тэр эдүүдийг булчингийн мэдрэлийн эсүүдийг бол нэлээд идэвхжүүлж өгдөг. Үүнийг бид neuromuscular гэж хэлдэг. Энийг сонин сонсогдож магадгүй онлын хувьд ийм төрлийн сонголтыг томьёолохдоо сонголтоос өмнөх анхны урт сонголтын дараах амралтын үеийн уртын харьцааг тогтвортой деформац гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл эд чинь ингээд сунчаад буцаагаад байрандаа орж байгаа тэр анхны болон тэр дараачийн байдлыг одоо хэмжиж байгаа хэлээд байгаа юм да. Тэгэхээр эдийн хатуу байдал гэдэг нь болохоор хэвийн үед харимхаа байдал нь алдагдаж хатуучсан булчингийн эдийг хэлдэг.
За бид ийм төрлийн механизмаар стресс бий болох нь эдийг тогтворгүй, ер нь үр нөлөөгүй болгож ирдэг. Хамгийн тод жишээ нь болохоор удаан хугацааны ерөөсөө хөдөлгөөнгүй байдал, сунга байдлаас үүдсэн одоо бидний биеийн позын ажилтууд буюу бөхтөр болох ч гэдэг юм уу. Тэр бол бидний ийм одоо эдмэн хатуу байдалтай орсон байна гэсэн үг тийм. Улмаар ийм ажилтууд биеийн хөдөлгөөний эвслийг хязгаарлаж өвтгөж эхэлдэг. За эдийн хатуу байдлыг засах аргачлал нь бол ерөөсөө сунгалт тэгээд булчингийн эдүүдийг одоо хүчжүүлэх явдал байдаг. За ингээд товчхондоо хэлэх юм бол бид нэр статик буюу тэр тогтвортой сонголтыг хизээ хийх вэ гэхлээр бэлтгэлийнхаа өмнө болон дараа нь хийх нь байна. Хизээж дундуур нь хийхгүй байх нь. Үүний учир нь гэх юм бол тухайн тэр булчин контракт хийж яхад нь буцаагаад сунгаа хийдэг байна. Харин хөдөлгөөнтэй тэр динамик сонголтуудыг бид нар болохоор бэлтгэлийн өмнө болон дундуур заавал хийж өгчээж тухайн тэр одоо үеинүүд, шүрмсүүд, эдүүд маань бол нэлээсээ халж өгдөг байна. Харин дараа нь болохоор тэртээ дөрөв бидний тэрийг хөрөх гэж байгаа учраас тэр бэлтгэлийг бол бэлтгэлийн дараа хөдөлгөөнтэй сонголт хийгээд бол нэмэргүй гэсэн үг.